2003 онд газар өмчлөх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийн маань хувьд өөрсдийн амьдарч байгаа хашааныхаа газрыг гэр бүлийнхаа бусад гишүүдийн хамт дундаа буюу хамтран өмчлөн авсан байдаг. 2008 онд газар өмчлөх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж Монгол Улсын иргэн бүр 0.7 га хүртэлх газрыг нэг удаа үн төлбөрүйгээр өмчлөн авах эрхтэй болсон байдаг. Хэрвээ та 2008 оны 5 сарын 1-ээс өмнө гэр бүлийнхаа хэрэгцээний газрыг бусад гишүүдийн хамт дундаа буюу хамтран өмчлөн авсан байгаа тохиолдолд гэр бүлийнхээ нэг гишүүний нэрээр өмчлсөн газраа бусад гишүүд маань шилжүүлэн өгөөд өмчлсөн газраа нэг гишүүнийхээ нэрээр шилжүүлэн өгсөн иргэдийн хувьд Монгол Улсын иргэнд 0.7 га хүртэлх газрыг нэг удаа үн төлбөргүй өмчлөн авах эрхээ нийлгэх боломжтой байдаг.